байцгаана уу өдрийн мэнд бүгдээрээ өнөөдөр Google Drive хавтас үүсгэж файл хадгалах болон хуульцарцгаая. За зүүн дээд буланд байгаа буюу нэмэх тэмдэг дээр дараад new хэсэг дээр дарна. За new хэсэг дээр дарангууд new folder гэж гарч ирэх буюу энэн дээр хавцсныхаа нэрийг болон хичээлийн нэрийг бичиж өгнө. За би энэ дээр хавтас гэж бичиж өгье. За ингээ манай хавтас үүссэн байгаа нь харагдаж байна. За гурав хавцсандаа оруулах файлаа хуулна. За ингээ хавцас маань үүссэн байгаа нь харагдаж байна. За хуулсан файлаа нээсэн хавцсандаа байршуулж оруулцгаая. За би энэ хуулсын хичээлээ оруулж өгч байна. За ингээд орсон маань харагдаж байна. За ингээд л боллоо гэсэн үг. За баярлалаа.